Хотожилт, хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл, үйлчилгээний хурдцтай өсөлтөнд зэрэгцээ. Дэлхийн дулаар л ур амьсгалын өрчлөлтөөс үүдэн улс орнуудын хувьд ус хангамжийн асуудал 21-р зууны хамгийн том сорилтын нэг болоод байна. Дэлхийн олон хот усны хомсдол ур амьсгалын өрчлөлтийн сорилттой нүр тулж буй энэ цаг үед Монгол улсын нийслэл Улаанбаатар хот ч мөн адил ирээдүйн хөгжлөө усны нөөцтэй салшгүй холбон төлөвлөх шаардлагатай болсон 2010-ад оны үед Монгол улсын засгийн газар Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацтай хамтран 2 дахь компакт гэрээг байгуулах талаар хэлэлцэж байлаа. Монголыг тэтгэх мега төсөл усны компакт. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нийт хүн амын талаас илүү хувь нь энд амьдарч улсын хэмжээнд бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 4/3 нь үйл ажиллагаа явуулж Монгол улсын эдийн засгийн 3/2-ыг дангаран бүрдүүлж байна. 2018 онд усны эзэн хомсдолд бид орсон. За яагаад тэгэхээр Улаанбаатар хотын усны нөөц ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээ 256 мянган метр куб хоног. Гэтэл бид нар хоногт 300 орчим мянган метр кубыг ашиглаад эхэлсэн. Өшөө том аюултай. Бид 300 мянган метр куб ашиглаж ийн гэж ярьж ийсэн боловч бодит байдал дээр хэд байгааг бид ерөөсөө мэдэхгүй байсан. Орон сууцны төслүүд дэд бүтцийн бүтээн байгуулалтууд идэвхжиж усны эрэлт жилээс жилд нэмэгдсээр байна. 2000-ад оноос хурдтай ус нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, өргөжин тэлж байгаа хотын эдийн засгийг дэмжих ус хангамжийн асуудал шийдэл нэхэж эхэллээ. Эдийн засгийн хөгжил бага одоо дунд хөгжилтэй одоо өсрөнгөө хөгжилтэй гэх юм уу 3 хувилбараар тооцоод үзэх юм бол дундаж хувилбараар нь 2030 он гэхэд л бол одоо байгаа нөөцөөрөө хангаж чадхаа байх нэ гэсэн дүгнэлт гарч байна. 2014 оны 12 дугаар сарын 10 Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац Монгол улсыг компакт гэрээ дахин хэрэгжүүлэх боломжит орноор шалгарууллаа. Шинэ компакт гэрээний чиглэлийг тодорхойлох хамтын ажиллагаач удахгүй эхэллээ. 2 дахь компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг судлах, боловсруулахдаа бол тавьж ирсэн нэг суурь зарчим юу байсан бэ гэвэл Монгол улсын эдийн засгийн хөгжлийг сааруулж байгаа, өсөлтийг хязгаарлаж байгаа тодорхой нэг хүчин зүйлийг сонгож аваад тэр хүчин зүйлээ бол шийдвэрлэх дөрвтэй хэмжээний нэг төвлөрсөн том төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гэсэн ийм зарчмыг бол талууд баримталж ажилласан байдаг. Тэр төгжээ цаажийг тайлчих юм бол дараагийн өсөлт бол одоо зөв төлөвлөлт, тоновчтой бодлогын үр дүнд бол ирэх боломжтой юм а гэсэн ийм суурь хүчин зүйлийг бол компакт гэрээний хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхийг зорьсон. Ингэж зориод сонгож авсан салбар нь бол яалтчгүй Монгол улсын нийгэм эдийн засгийн хөтөлбөр болсон Улаанбаатар хотын ус хангамжийн болцсошгүй хомсдлоос сэргийлэх гэсэн энэ зорилго байсан. So one of the main analysis that MCs Аливаа улс орон хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй болох үед мянганы сорилтын корпорацийн хийдэг судалгааны нэг нь тухайн орны эдийн засгийн өсөлтөд хамгийн их саад болж өгч зүйлсийг тодорхойлох явдал юм. Улаанбаатар хот улсынхаа эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч нь болохыг судалгааны үр дүн харуулсан. Харин өсөлтөөс хойш татж буй нэг гол хүчин зүйл нь үйлдвэрлэл болон иргэдийн хэрэглээний ус хангамж хангалтгүй байсан явдал байв. Энэ наривчилсан судалгааны үр дүнд мянганы сорилтын корпорац Монгол улсын засгийн газартай хамтран ажиллаж нийслэл тулгарч буй ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг тодорхойлох нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болох нь илэрхий болсон. as well as on the consumer side. Усны хомсдол үүсгэхээс үрдэн Монгол улсын засгийн газар Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацтай хамтран усны салбарын хамгийн том хөрөнгө оруулалтын нэг болох усны компакт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн нь стратегийн томоохон шийдэл болсон юм. Монгол улсын үндсэн хуулийн 14 дугаар зүйлд хүн амьд явах хэрэгтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах хэрэгтэй болохыг тунхагласан. Энэ чухал эрхийг хангах нэг чухал асуудал бол ус билээ. Ард иргэдийн эрүүл чирийг аз жаргалтай чинээлэг амьдрах, улс хөрөн хөгжин цэцэглэх, сууршил, иргэншил хөгжийн маш том үндэс бол усны асуудал юм а. 2018 оны 9 дугаар сар Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн хөрөлсөв Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нараа Вашингтон хотноо мянганы сорилтын 2 дугаар компакт гэрээг баталгаажуулах тунхаг бичигт гарын үсэг зурж 2019 оны 1 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсын их хурл тус гэрээг сойрхон баталж усны компакт хөтөлбөрийн эх тавигдсан түүхтэй.
5 жилийн хугацаатай компакт хөтөлбөрийн нийт санхүүжилт болох 462 сая Америк долларын 350 саяыг Америкийн мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар 112 сая $, Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар шийдвэрлсэн юм. 2021 оны 3 дугаар сарын 31. Энэ өдрөөс усны компакт хүчин төгөлдөр болж хөтөлбөр хэрэгжүүлэх 5 жилийн хугацаа тоологдож эхэлсэн билээ. Усны компактын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том шинэ хүүсвэрийг байгуулах, Монгол улсад анх удаага хаягдл усыг дахин боловсруулж, үйлдвэрлэлийн салбарт ашиглах дэд бүтцийг бий болгох, усны салбарын институцийн болон хүний нөөцийн чадварыг бэхжүүлж, эрх зүйн орчныг сайжруулан, компактын өргөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалах, зөөлөн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх хоорондоо нэгт уялдаатай 3 том төслийг хэрэгжүүлсэн юм. Улаанбаатар хотын цаашид олон 100 жилээр орших тэр ирээдүйн суурийг тавьж өгж байгаа дэд бүтцийн хамгийн суур асуудлуудын нэг мөн. Тэгээд энэ дээр нөгөө усаа бид нар чинь хайрлыг хамгаалъя гэж бол энэ төслийн нэг онцлог нь усаа зөв зохистой хэрэглэнэ гэдэг чинь хайрлаач нэмээд хэрэглээч явах. Энэ одоо бүтэц бүрэлдэхүүнийг өөрийнхөө энэ шийдвэрт нэгтгэж чадсанараа айгүй чухал шийдвэр болсон. Монгол Улсын засгийн газар болон мянганы сорилтын корпорац нь төслийг хэрэгжүүлэх боломжтой эсхийг тодорхойлох судалгааг техник, санхүү, нийгэм, байгаль орчны талаас нэрвчлэн судалсан. Бид үүнийг Улаанбаатар хотын иргэдийн усан хангамжийг эх 50 жилийн хугацаанд доктортой хангах хамгийн бодиттой шийдэл гэж үзсэн. Ус хангамжийн шинэ хүүсвэрийг туулгалын баруун доод хэсэгт орших биокомбинат, шувуу фабрикийн орчмын усны ордуудыг түшиглэн байгуулж, гүний 30 худаг болон ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулснаа зэрэгцээ, олборлсон усыг үйлдвэртээ дамжуулах, цэвэршүүлсэн усыг үйлдвэрээс төмийн шугамд нийлүүлэх нийт 55 км шугам хоолойг суйрлуулах бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаад байна. Монголын усны талын бүхэл хүмүүс энэ дээр санал онлоо солилцсон гэж хэлж болно. Тэгээд энэ баруун их усүр дээр тогтлоо. Улаанбаатар хотоос дээш 21% нь Улаанбаатар хотоос дээш, Улаанбаатар хотын орчимд 13% нь доош 66% нэдэг. Ус хангамжийн баруун их усүрийг шинээр байгуулах төслөл ерөөсөө Улаанбаатар хотын ус хангамжийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой ийм төсөл байгаа. Нилээд дээр үеэс одоо 30-40 жилийн өмнөөс гэхэд бол одоо манай энэ баруун их усрыг байгуулсан биокомбинат, шувуу фабрикийн хавцаа бол газрын дорх усны баялаг ариун нөөц байна гэдгийг бол эрдэмтэд судлаачд бол судлан тогтоосон байдаг. За энэ баялаг ариун нөөцийг бол мэдээж эдийн засгийн эргэлтэнд оруулж баялаг бүтээх процесс үйл явцын нэг болгох нь бол манай орны хувьд, нийслэл хотын хувьд маш чухал. Төслийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх барилга угсралтын 2 багц ажлыг гүйцэтгэх компаниудыг олон улсын тендерээр шалгарууллаа. Усны компактын бүтээн байгуулалтуудыг олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо FIDIC-ийн гэрээний нөхцлөөр хэрэгжүүлсэн явдал юм. Компактыг хэрэгжүүлэх зорилгоор худалдан авах бараа үйлчилгээ, за тэгээд гэрээт гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг бол мянганы сорилтын корпорацийн дүрм журмын дагуу хэрэгжүүлсэн. Олон улсын тендер шалгаруулалтын шатанд бол худалдан авах ажиллагааны төлөөлөгч гол нь одоо Монголын мянганы сорилтын санд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн бол FIDIC-ийн гэрээний гүйцэтгэлийн шатанд бол Америкийн нэгдсэн улсын Tetra Tech компани бид нартай хамтарч ажиллалаа. Tetra Tech компани гол үүрэг бол юу вэ гэхээр нэгдүгээрт FIDIC-ийн гэрээний инженерийн үүргийг гүйцэтгэх, хоёрдугаарт бид нарт хөтөлбөрийн хяналт менежментийн одоо зөвлөлт үйлчлэгээ үзүүлэх ийм үүрэгтэйгээр оролцсон. FIDIC-ийн гэрээний нөхцөл гэдэг бол өөрөө олон улсын одоо зөвлөх инженерүүдийн холбооноос боловсруулж гаргадаг ийм гэрээ. Захиалагчийн боловсруулсан зураг төсөл дээр одоо үндэслээд гүйцэтгэх улаан номын нөхцлөөр гүйцэтгэгч өөрөө зураг төслийг боловсруулад барьж байгуулах ийм нөхцөлтэй шар номын нөхцлөөр одоо бүтээн байгуулж хэрэгжүүллээ. Мэдээж үүний дараа бол гэрээ хэрэгжээд дуусахад бол санхүүгийн төлбөр тооцоо гэрээний гүйцэтгэлийг хянах юм том одоо шат байдаг. Энэ шатанд бол Америкийн нэгдсэн улсын DT Global компани мэргэжлийн тусалцаа үзүүлсэн. Бид FIDIC-ийн инженерийн хувьд гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан. Гэрээлэгчийн тухайн сард хийж гүйцэтгсэн ажлууд, нийт ажлын явц, акцийг үнэлж, гэрээлэгчээс ирүүлсэн төлбөрийн хүсэлтийг хянаж баталгаажуулдаг. Ажил гүйцэтгэх бүхий л үе шатанд Монголын мянганы сорилтын сан болон холбогдох төслийн багуудтай нягт хамтран ажилласан.
every step of the way with MCA on that as well. Улс хангамжийн баруун эрх усүрийг бүтээн байгуулах барилга угсралтын 2 багц ажлын гүйцэтгэгчийг олон улсын тендерээр шалгаруулж, улс гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралт, нэгдсэн удирдлагын SCADA системийн ажлыг Туркийн MAPA Group, улс олборлох гүний хөдгийг барьж байгуулах шугам хоолойг суйрлуулах ажлыг Израилийн Баран Group гүйцэтгэхээр шалгарлаа. Улс гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралт 2021 оны 8 дугаар сард гүний хөдгийн өрөмдлөг шугам хоолойг суйрлуулах ажил 2022 оны 7 дугаар сард эхэлж их бүтээн байгуулалтын ажил сонгон хайрхан уулын бэл, туулгалын бэлчирт орнолоо. Ийхүү Улаанбаатар хотын нийт хүн ам, Улаанбаатар хотын ирээдүйн тогтвортой хөгжлийг тэтгэх эрхэм зорилго маань бодит аж болгон хөрсөн дээрээ бууж өнөөдөр бүтээн байгуулалтын ажил нь албан ёсоор эхэлж байгаад үнэхээр чин сэтгэлээс баярлаж талархаж байна. Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны өмнөөс өнөөдөр би та бүхэнтэй хамт байж 93 сая $93 өртөг бүхий улс гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил эхэлж байгааг тэмдэглэхдээ маш таатай байна. Монгол улсын хамгийн том улс хангамжийн их усүр болон улс гүн цэвэршүүлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил ийхүү эхэллээ. Үйлдвэрийн барилга байгууламжинд Туркээс нийт 350, дотоодын туслан гүйцэтгэгч компаниудын 500 гаруй хүн ажилласан. Хүн хүчний тухайд 2021 онд 100% монгол хүмүүстэй ажилласан. 2022 он гарахад барилга байгууламжийн онцгой нөхцөл шаардлага улмаас хэв хашмал, каркаснаас эхлээд механикийн талаас ч, цахилгааны талаас ч нэрийн мэрэгжлийн хүмүүсийг авчирсан. Бид маш олон дотоодын компанитай хамтарсан. Жишээ нь төсөл эхэлж байхад хад чулууг бутлах зэрэг газар шорооны ажил дээр орсон туслан гүйцэтгэгч байна. Тэр ажил дуусмагц шугам хоолой дээр, тэр дундаа цэвэршүүлсэн ус дамжуулах хоолойн дээр мөн ажилчдын угсармал сууц байх гэх мэт ажлууд дээр олон дотоодын туслан гүйцэтгэгчтэй ажилласан. Үйлдвэрийг барьж байгаа сонгон хайрхан уулын зүүн энгэр хад ихтэй. Ийм хад чулууг ихэвчлэн тэсэлгэний аргаар бутлан ухдаг. Газар шорооны ажил яг эхлэх үед бол яг энэ үйлдвэр барьж байгаа газар маань маш их хэмжээний хадтай ийм орчин таарсан. За ингээд манай гүйцэтгэгчийн зүгээс болохоор заавал тэсэлгээ хийжээж бид нар доошогоо 15-аас 20 метрийн ийм ухалгууд хийх шаардлагатай болсон. Тэгээ бид нар тэсэлгээ хийх бас боломжийг судалсан боловч яг нөгөө суурьшдын бүстэй ойрхон дээр нь тахилгатай уул учраас энэ тэсэлгээ хийх боломж байгаагүй. Ингээд бид нар 6 сарын турш ерөөсөө хүнд машин механизмын хүчээр 6 сар одоо газар шорооны ажлыг хийж гүйцэтгсэн байна. 2023 оны эцгэхэд үйлдвэрийн 5 байгууламжийн бетон цутгалтыг бүрэн хийж, 2025 оны эцгэхэд барилга угсралт, тоног төхөөрөмжийг суйрлуулж дууссан юм. Харин шугам холын угсралтын ажил 2022 оны 7 дугаар сард эхэлж, бүтээн байгуулалтын ажилд Туркийн 2, дотоодын 8 компани туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллалаа. Энд нэг том сорилт байсан нь хоёр төслийг нэгэн зэрэг бэлэн болгох. Учир нь үйлдвэрийн гүйцэтгэл нь нөгөө гүйцэтгэгчээс шууд хамааралтай. Улс хүлээн авч байж үйлдвэр ажиллах ёстой. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд олон шин технологиудыг нэвтрүүлсэн юм. Монголын анхны газар догоорох сүлэг, ундны ус дамжуулах уян ширмэн хоол, худгийн ус шүүх шилэн бөмбөлөг, урвуу осмосын технологид дурдах зүйлс олоо. Туулгал доогуур 8 метрийн гүнд 253 метрийн урттайгаар 1.5 метрийн диаметртэйгээр нийтдээ 4 удаа сүүгчлэл хийсэн. За төмөр зам доогуур ингээд нийтдээ 5 удаагийн сүүгчлэлийг хийгээд ажил дуусчаад байж байна. Шугам фабрикийн цуглуулах талбайн 7.3 км, биокомбината шугам фабрик хүртэлх 14 км газарт 900 мм-ийн зөөлөн ширмэн хоолойн шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгсэн. Түүхэндээ одоо Монгол голцоо цооногийн томноглолтод хайрга эсвэл ис ашигладаг байгаа.
Гэхдээ тэр нь бол удаан хугацаанд одоо цооногийн ашиглалтын одоо ашиглалтын коэффициент нь 10, 20 жил, 30 жилийн хугацаанд мууддаг учраас энийг бол Германоос юм шилэн бөмбөлөг хийсэн зүгээр юм байна. За тэгээд энэ яагаад хийсэн бэ гэх юм бол нэгт одоо цооног руу орж байгаа усны хэмжээг ихсгэх нь хоёрт тухайн цооногийг дахин цэвэрлэх одоо янзлахад зардал айгүй багтаад учраас удаан хугацааны төлөлтний дунд гэж бодож байгаа гаргасан байна. Уламжлалт цэвэршүүлэх процессор гарсан усыг бид нэмж гүн цэвэршүүлэх процессор цэвэршүүлж байгаа. Энэ процесст маань урван осмосын мембран шүүлтүүрийг ашиглаж байгаа. Урван осмосын мембран шүүлтүүр нь юу вэ гэхээр маш нарийн микрон хэмжээтэй мембраны шүүлтүүрээр усыг шүүнэ гэсэн үг. Бараг эрдэс бодис бохирдол юу ч байхгүй. Тэгэхээр гарч байгаа ус нь маш цэвэрхэн. За бид нар энэ нөхөн сэргээлт төвчлөлтийн ажлыг энэ бүтээн байгуулалт барилга хүсрэлтийн ажилтайгаа яг зэрэгцүүлээд хийгээд эхэлсэн байдаг. Анх төлөвлөлтөө бид нар байгаль орчин зүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд нь байлгаж энийг төлөвлөж хийсэн. Туулын доод хөндөд 5 жилийн турш өрнсөн энэхүү бүтээн байгуулалтын ажил иргэдийн өдөр тутмын амьдрал хүрээлэн буй байгаль орчинд айлуулах сөрөг нөлөөгүй байхад анхаарлаа хандуулж тусгайлан төлөвлөгөө гарган ажилласан юм. Үүний нэг жишээ нь сонгон хайрхан уулын ингэрдэх таруугыг хамгаалах үйл ажиллагаа байлаа. Олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандартын дагуу таргууны тоотлогоо маань хорогдох юм уу багасах юм бол манай энэ компактын үйл ажиллагаа зогсох хүртэл ийм том эрсдэл үүсдэг ба. Тийм учраас бид нэр энэ таргуундаа маш их ашиглагдал өгч ажилласан. Энд нь бүр тусдан таруу хамгаалах төлөвлөгөө гаргаад батлуулаад ажилласан. Төслийн байгууламжуудыг цахилгаан дулаанаар хангах үүргийг Монголын тал хүлээхээр компакт гэрээнд тусгасан юм. Энэ хүрээнд эрчим хүчний яам, дэд бүтцийн барилга угсралтын ажлыг 9 багц тендер шалгаруулан зохион байгуулсан юм. Энэ мянганы сарлын сангаар хэрэгжсэн цогц энэ төслийн хүрээнд нийтдээ одоо 59 тэрбум төгрөгийн эрчим хүчний хангамжийн төслүүд Монгол Улсын засгийн газрын санхүүжилтээр хийгдсэн байна. Баруун их усүрийг байгуулах төслийн бүх ажил дардан замаар явсангүй. Олон сорилтыг даван туулсан байдаг. 2019 онд эхэлсэн ковидын хөл хорой тэр цартгалын нөлөө бол тэр чигээр ингээд манай төслийн хэрэгжилттэй давцдаг. Зураг төслийн хамгийн хүндрэлтэй хэсэг нь COVID-19 цар тахлын үед зайнаас ажиллах шаардлагатай болсон явдал. Манай офис Америк нэгдсэн улсад харин тоног төхөөрөмж нийлүүлэгчид, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Хятад ард улсад захиалагч маань Монголд байсны улмаас харилцаа холбоо маш чухал болж нийтлэг зорилгодоо хүрэхэд ихээхэн хүчин чармаалт шаардсан. COVID-19 бидний хувьд томоохон сорилт байсан ч бид амжилттай даван туулсан. Зураг төслийн ажлыг дуусгаад цаг хугацаанд тендер шалгаруулалтыг зарлаад гэрээгээ байгуулж чадах уугүй юу гэдэг бол бидний хувьд бол хамгийн гол юм сорилт байсан. Хэрвээ бид нар эдгээр ажлыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж чадахгүй бол бид нар 2026 оны 3 сарын 31 гэхэд төслөө хэрэгжүүлж дуусахгүй. Ийм одоо эрсдэл хүчин зүйлд бол тухайн үедээ ажиллаж исэн. Европоос ихэвчлэн орж ирэх тоног төхөөрөмжүүд маш их хугацаа алдах ийм асуудлууд бас гарсан. Дандаа Оросоос арматур наашаа оруулж иржсэн бол бид нар дотоодын дархны арматурыг авах, за цементийн хомслыг одоо мон цементтэй тусгайлсан гэрээ байгуулж энэ үеийг туулсан. 2022 онд бол түлш тасарсан. За энэ бол бас яг намар байсан. Барилга угсралтын дээр чинь маш хэмжээний хүнд машин механизмууд ажиллаж байгаа. Бүгдээрээ дизель түлшээр ажилладаг. Энэ дээр бид нар бас холбогдох яамдууд руу, дээр нь одоо нефт импортлагч компаниуд руу тусгайлсан хүсэлтэд илгээж багаар боловч дизелийн түлшээ бид нар авах юм боломжийг бүрдүүлж ямар ч ажлаа зогсоохгүй. Гэхдээ мэдээж тухайн үед бол нэлээд удаашрсан. 23 онд 7 сар ихээр болсон үерээс шалтгаалаад манай төслийн талбай бол үерт автаад тэгээд үерийн улмаас бол биокомбинатын их усүр маань бүхлээрээ ер нь нэвтрэх боломжгүй болсон. Бүх машин механизмуудаа гаргасан.
төр барилга байгууламжуудад нүүлгэн шилжүүлсэн. Тэгээд ер нь бол төслийн талбайгаа бараг 2 сарын хугацаанд хаасан. 6-7 сарын их хэмжээний бороо орохоос өмнө айл болох их ажил амжуулах гэсэн зорилго тавиад бэлтгэлээ хангасан боловч 24 онд дахиад үер болсон. Тэгэл хоёр талбай маань хоёулаа бүхлээрээ нийтээр ер нь бол ингээд усан дунд орцсон байсан ба. Хоёрын 26 оны 3 дугаар сар төслийг хугацаанд нийцлэж үйл ажиллагааг хүлээлгэж өгөх хариуцлагатай үе. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр анхны усаа хүлээн авч туршилт тохируулгаан хийж эхэллээ. Урт хугацаанд бодит үр өгөөж өгөх, улс орны эдийн засаг хөгжлийн ирээдүйг баталгаажуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх томоохон хөтөлбөрийг Монгол, Америк хоёр улс хамтран хэрэгжүүлсэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мянганы сорилтын компакт гэрээний хүрээнд байгуулж буй хоёр дахь томоохон бүтээн байгуулалт бол Монгол улсад анх удаа хаягдл усыг дахин боловсруулж үйлдвэрлэлийн хэрэглээнд тодорхойлбол эрчим хүчний үйлдвэрлэлд нэвтрүүлэх хаягдл ус дахин боловсруулах үйлдвэр шугам хоолойн ажил юм. Улаанбаатар хотод 15-аас 20 сая шометр усыг үйлдвэрлэлийн зорилтоор ашигладаг. Үйлдвэрлэлийн хэрэглээний ихэнх хувийг эрчим хүчний салбарт ашигладаг. Энэхүү нийт усны хэрэглээний 90% газрын гүний усаар хангадаг нь урт хугацаанд олон талын эрсдэл дагуулж байгаа. Ялангуяа Улаанбаатар хотод байрлаж байгаа дулааны цахилгаан станцууд дотроос дулааны 3-4 дугаар цахилгаан станц эрчим хүчний үйлдвэрлэлд бол жилдээ ойролцоогоор 18 сая куб метр хүртэл хоногт нэг 50,000 орчим метр куб хүртэл ийм усыг ерөнхийдөө газрын гүнээс авч ашиглаж байдаг. Энэ үйлдвэрт боловсруулсан дахин ашиглах цэвэрлсэн усыг дулааны 3-4 дугаар цахилгаан станцууд хөргөлт, угаалга, үнс зайлуулах зэрэг технологийн хэрэглээнд ашиглана. За өнөөг хүртэл манай улс бол гадаргын ус, газрын дорх ус гэсэн ийм хоёрхан усны нөөцтэй байлаа, их усүртэй байлаа. Хаягдл ус дахин боловсруулах төсөл маань ийхүү амжилттай хэрэгжиж ашиглалтанд орсноор бид энэ саяны хоёр нөөц дээр нэмээд дахин ашиглах цэвэрлсэн ус гэдэг ийм усны их усрыг бол нөөцийг анх удаа Монгол улсын аж үйлдвэрийн салбарт нэвтрүүлж байна. 2022 онд шаваа тавьж бүтээн байгуулалтаа эхлүүлсэн энэхүү төслийг үндэсний компаниуд Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн гэдгээр онцлог. Америкийн нэгдсэн улсны мянганы сорилтын корпорацийн компакт гэрээний санхүүжилтээр барих хоёр дахь бүтээн байгуулалт болох ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэн босох ажлыг эхлүүлж байна. Ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр MCS Property компани, туслан гүйцэтгэгчээр Францын Viola Water Technologies, Aegis Water and Maritime компаниуд ажилласан юм. Дахин ашиглах цэвэрлсэн ус дамжуулах шугам хоолойн нэрвчилсэн зураг төслийг боловсруулах ажлыг холбооны бүгд найрамдах Герман улсын Fichtner Water and Transportation компани гүйцэтгэж, барилга угсралтын ажлыг үндэсний томоохон компани нэг MCS International гүйцэтгэжээ. Шинэ төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн гарч буй хаягдл усыг дахин боловсруулах энэхүү үйлдвэр нь нийт 17 барилга байгууламжаас бүрдэнэ. Хаягдл ус дахин боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд нийт 4500 гаруй хүн ажилласны 98%-ийг Монгол инженери техникийн ажилтнууд бүрдүүлж, олон улсын стандартын дагуу үндэсний чадвараар амжилттай хэрэгжүүлсэн стратегийн томоохон бүтээн байгуулалт юм. MCS Property компани усны компакт өрөөнд хэрэгжиж байгаа Монголд анхдагч том хэмжээний хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон туршилт тохиолын ажлыг хийж үйлчлэж дуусаад байна. За MCS International компани бол усны компакт төсөл дээр дахин боловсруулсан усыг эцсийн хэрэглэгчд хүргэх ажлыг гүйцэтгсэн байдаг. За энэ тоон үзүүлэлтээр хэлэх юм бол бид нэр 10 км газар доорх шугам ТЭЦ 3-4 станцууд дээрх бид нэр барилга байгууламж болон өөрчлөлтүүдийн ажлуудыг болон удирдлагын ажлуудыг бид нэр ингэж хийсэн байдаг.
Төсөлд захиалагчийн хяналт хийх зөвлөх буюу FIDIC-ийн инженерээр Америк нэгдсэн улсын Tetra-Tech компани шалгарч төслийг цаг хугацаа төсөвт нь багтаан чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд чиглүүлэн ажиллажээ. Tetra-Tech компани төслийн менежментийн зөвлөх болон FIDIC-ийн инженерээр ажилласан бөгөөд FIDIC-ийн гэрээний нөхцөлийг хангуулах үүргийг гүйцэтгсэн. FIDIC requirements during our journey for this project. Бидний хувьд барилга угсралтын бүх үе шатанд FIDIC-ийн гэрээний дагуу чанарын шаардлагыг хангуулах өөрийн арга барил бүтэцтэй. Is applying the FIDIC in order to check and be sure about all. Төсөл эхлэхэд зураг төслийн инженер болон барилгын гүйцэтгэгчид хэрхэн хамтран ажиллах, зураг төслийн талаар тодруулга мэдээлэл авах, лавлгааны хүсэлт гаргах, талууд хоорондоо хэрхэн мэдээлэл солилцох талаар тусгай сургалт зохион байгуулдаг. We have a special system for RFI and RFCs. This system is required in order to be sure the communication between the engineer and Энэ нь гүйцэтгэлийн чанарыг хангах, гэрээний дагуу баримт бичгийг бүрдүүлэх, хяналт тавих үйл явц тодорхой байх зэрэг нь талууд цаг алдалгүй ажиллаа явуулахад чухал нөлөөтэй юм. For each employer and for the contractor. За өнөөдөр бид хаягдлуус дахин боловсруулах үйлдвэр дээр цэвэрлэгдэх анхны усыг хүлээж авах гэж байна. За дотордод бэлнэ үү? Инлетээс нээлээ шүү. Билээ. За. Дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдөр энэ гайхамшигт түүхэн цаг мөчид албан ёсоор эхэллээ. Чанман эрдэнэ усыг цэвэршүүлэх, өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, цэвэр усыг хэмнэх эрхэм үүсэд хүчин зүтгэсэн нийт инженер техникийн ажилтан, албан хаагчид болон түнш байгууллагууд Америк амт нөхдөд Монголынхаа дээд ард түмний өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж байна. Та бүхэнд баярлалаа. Сайхан байна. Сайхан бүгд хамтдаа бүтээлээ. Хаягдлуус дахин боловсруулах төслийн бас нэгэн давуу тал нь газрын доорх усыг хэмнэхээс гадна туулгалын экосистемд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ. Хаягдлаас дахин боловсруулах төслийн хүрээнд бол одоо бидний грантаар урсгаад цэвэрлэх байгууламжаар дамжуулаад байгальд хаяж байгаа уснаас жилд 14-өөс 18 саяар тоологдох хэмжээний усыг аваад дахин боловсруулад үнцэн шингээгээд дахин ашиглах энэ суурь дэд бүтэц нөхцөлийг бол бүрдүүлж өгснөөрөө Монгол улсын усны салбарт шинэ түүх, шинэ хуудсыг нээсэн гэж хэлэхэд болно. За энэ бол одоо Монгол улсад хаягдлагүй эдийн засаг буюу одоо бид нар ярьж байгаа circular economy, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах буюу дахин ашиглах энэ green одоо transition буюу ногоон шилжилт гэдэг юмнуудыг ч одоо маш том үлгэр жишээ бол энд гарч ирж байгаа. Усны салбарт оруулж буй энэхүү түүхэн хөрөнгөруулалтын өргөөжийг тогтвортой хадгалах хамгийн чухал хүчин зүйл бол салбарын бодлого зохицуулалт оновчтой, санхүүгийн тогтолцоо эрүүл, хүний нөөцийн чадвар бэхжсэн байх явдал юм. Чухам энэ зорилгын хүрээнд усны компактын 3 дахь буюу усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл хэрэгжсэн юм. Төслийн хүрээнд ус ашиглалтын байгууллагуудын хүний нөөц, лаборатори, хөрөнгийн удирдлагын чадвар, хүчин чадлыг бэхжүүлэх, тариф, санхүүгийн бодлого зохицуулалтыг шинэ шатанд гаргах, олон нийтийн мэдлэг, ойлголт, хэвшил, хандлагыг өөрчлөх зэрэг олон талт арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүллээ. Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ гэдээ бас хүмүүс асууж магадгүй. Гэхдээ энэ дээр бол хамгийн чухал нь маргааш хүмүүс устай байх юм уу? Бидний ус хангамж найдвартай байна уу те? Ус гэдэг чинь стратегийн хүнс амин чухал юм хэрэглээ байгаад байгаа. Тэгээ энэ хүрээнд бол бид нар байгаль орчны тогтвортой байдал, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой байдал гэсэн ийм үндсэн 3 тулгуур дээр чиглэсэн 5 дэд үйл ажиллагааг хэрэгжүүлж дууссан байна.
Харилцан хамаарал бүхий эдгэр үйл ажиллагаа нь санхүү, техник технологи, институт, байгаль орчин болон нийгмийн тогтвортой байдлыг хангасан цогц хөтөлбөр болсон юм. Монголын усны компакт мянганы сорилтын корпорациас бусад орнуудад хэрэгжүүлдэг компакт хөтөлбөрүүдтэй харьцуулахад тогтвортой байдалд анхаарал хандуулж чадсанаараа онцлог. Тарифын шинжилэл, зардал нөхөх наривчлсан төлөвлөгөө боловсруулсан нь усны салбарт бодлогын томоохон дэмжлэг болж байна. Улаанбаатар хотын ус хангамжийн үйлчилгээг хэвийн тасралтгүй үзүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл бол салбарын санхүүгийн бие даасан тогтвортой байдал юм. Гэр хорооллын иргэдэд усыг хүргэхийн тулд маш их зардал гардаг юм байна гэдэг ийм тооцоол гарсан. Тэгээ энэ зардлыг хэрхэн бууруулах вэ гэдэг арга хэмжээ төлөвлөсний нэг нь ус түгээх байрыг автоматжуулах. Тэгэхээр бид нар гэр хорооллын 6 дүүргийн одоо 61 хороонд байрлах 180 ус түгэх байрыг бүрэн автоматжуулаад 24 цагийн ажиллагаатай болгосон. Монголын мянганы сорилтын сангийн хэрэгжүүлсэн олон улсын хэмжээний ажлуудын нэг бол Нидерландын Вант улсын Вэй байгууллагатай хамтран Нидерландын усны салбарын ментор экспертүүд болон Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын хооронд байгуулсан түншлэлийн хөтөлбөр байлаа. Хөтөлбөрийн хүрээнд 187 инженер техникийн ажилтныг 11 удаагийн сургалтаар дамжуулан Нидерландын 6 ашиглалтын байгууллагын 50 гаруй үйлдвэр лабораториудыг танилцуулан мэргэшүүлж тэднийг хөрөнгийн менежмент, орлого болоогийн ус, SCADA систем, автоматжуулалт, бохир усны менежмент, санхүүгийн тогтвортой байдал, хүний нөөц, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, байгаль орчны тогтвортой байдал, онцгой байдлын төлөвлөлт, хэрэглэгчийн үйлчилгээ зэрэг нийт 11 үндсэн чиглэлээр чадваржуулжээ. Дэлхий дээр одоо хамгийн одоо сүүлд одоо бий болсон тоног төхөөрөмж болон одоо технологиг суурьшуулж авч үлдэхийн тулд манай инженеруудыг бол бүгд бүтэн сүүлийн 2 жил одоо бэлтэж байна. За ингэж бэлтжээж энэ одоо үйлдвэрийг 2 үйлдвэрийг манай одоо Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газарт одоо хүлээлгэн өгөх үйл ажиллагаа нь одоо бий болж байгаа шүү. Усны үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Нидерландын усны нарийн мэрэгжлийн 15 эксперт Монгол улсад 6 удаа ус сувгийн удирдах газар дээр ирж ажиллан нийт 150 гаруй сургалт зохион байгуулсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хараад өнгөрөх биш, гараараа бариад өөрөө хийж үзээд туршлага хоримтлуулад түүнийгээ мартахгүй цаашдаа амьдралдаа үргэлж хэрэглэх болно. Төрийн үйлчилгээг хялбаршуулж, иргэн аж ахуйн нэгжүүд ус ашигладаг холбоотой төрийн үйлчилгээг нэг дороос авах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн ил тод шуурхай байдлыг хангах дижитал экосистемийг бүрдүүлэх зорилготой усны мэдээллийн нэгдсэн систем болон лабораторийн удирдлагын системийг хөгжүүлэн нэвтрүүллээ. Манай усны газар одоо энэ e-water гэдэг системийг ажилуулж байна. Энэ систем Монгол улсын хэмжээнд хэн хизээ хэрхэн хаана хэдэн литр ус ашиглаж ийм гэдгийг тодорхойлох боломжтой болсон. Жилд ашигласан усныхаа тоо хэмжээг хэлж чаддаг болсон. E-water гэдэг мянган сорилтын сангийн шугамар хийсэн аппликейшн, програм, одоо юу гэдэг програм хангамжийнхаа хүчээр төлөвлөгөө гаргах, урьдчилан шийдэх боломжтой болчихж байгаа. Олон улсын ISO стандартад нийцсэн үндсэн хөрөнгийн удирдлагын ийм одоо бүхэл бүтэн тогтолцоо, шин тогтолцоог усууг дээр бүрдүүлэх маш том суурийг тавьсан. Усууг удирдах газар бол одоо үндсэндээ 1959 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байгаа. Хүнээр бол одоо 67 настай юм байгуулах байгаа. Энэ хугацаанд бол бас энэ төлөвлөлтүүдийг тийм ээ энэ хөрөнгө оруулалтын ажлуудыг, засвар үйлчилгээний ажлуудыг одоо төлөвлөд ирсэн. Байгууллагын хэмжээнд байгаа бүх тоног төхөөрөмжүүд энэ дотор манай хаалт харамтуур ноцоос одоо юу гэдгийг бүх тоног төхөөрөмжүүд. Дээрээс нь хүний нөөцийн асуудлууд тийм ээ гэх мэтлэн бүх зүйлсийг бүгднгээр нь ирэмблээд энэ түрүүнд алийг сайжруулах уу? Алийг энэ жилдээ твчих үү? Тийм ээ гэх мэтлэн төлөвлөлтүүдийг бүгднийг нэг цэг дээрээс хийх болцоо бол бүрдээд байгаамаа. Монгол улсын засгийн газраас усны компакт гэрээг хэрэгжүүлэхэд хэд хэдэн урьдчилан нөхцөлийг хангах үүрэг хүлээсэн юм. Үүний нэг нь төв цэвэрлэх байгууламж руу орж байгаа хаягдл усны бохирдлыг 2013 оны төвшин буюу түүнээс бага хэмжээнд хүргэж бууруулах наривчилсан төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн байх явдал юм.
Ус уугийн удирдах газрын харьяан шинээр байгуулж байгаа үйлдвэрийн хаягдл усны лаборатори, үйлдвэрийн бохирдлыг хянах лаборатори, за засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, усны газрын усны хяналтын төв лабораториуд дээр нийтдээ 2.4 сая орчим ам долларын хөрөнгө оруулалтыг хийж энэ лабораториудын техникийн чадварыг дэмжиж байгаа. Төслийн хүрээнд үйлдвэрийн хаягдл усны бохирдлыг их усвар дээр нь хянах үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, хуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох дэмжлэг үзүүлэхээс гадна холбогдох стандартуудыг шинжилэн үйлдвэрүүдийг гарын авлага, зааварчилгаагаар ханган үйлдвэрийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх тогтолцоог сайжруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр бохирдлын эрсдлийг бууруулах бодит боломж бүрдсэн байна. Аливаа реформ салбарын тогтвортой байдал хэрэглэгчдийн итгэл үнэмшил, үйлчилгээний бодит үнцний талаарх ойлголт дээр тогтдог. Усны салбарт хэрэглэгч төвтэй засаглалыг төлөвшүүлэх, салбарын үйл ажиллагааны ил тод байдлыг дижитал технологиор дамжуулан баталгаажуулах, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэвшил хандлаганд нөлөөлөх цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн юм. Үндэсний статистикийн хороотой хамтраад усны төлбөр төлөх ирмэлцлийн судалгаа гэж хийсэн. Энэ судалгаа маань ерөнхийдөө усны салбарт анх удаа хийгдсэн, усны үйлчилгээний талаарх асуудлыг хүндсэн, иргэдийн усны үйлчилгээтэй холбоотой сэтгэл ханамжтай үн өртгийн талаар ингээд хийсэн цогц судалгаа болсон. Нийтдээ 5,000 гаруй айл өрхийн дунд хийсэн. Тэр тэн дээр иргэд юу гэж харуулсан гэхээр 80.2 ойролцоогоор хувийн бруул нэмэгдүүлэхэд төлөхөд билээ гэж хэлсэн. Дараагийн 2 дахь судалгаа бол усны худалдан авах чадварын судалгаа гэж хийсэн. Хэнийг ч ардаа орохгүй гэдэг зарчмын дагуу усны нийгмийн бодлого, усны хүртээмжийг шударга тэгш хүртэх ёстой гэдэг судалгаан дээр үндэслэн хөтөлбөрийг ингээд хийсэн. Not only we had great investments, but also we had a lot of Монголын усны компакт зөвхөн томоохон хөрөнгө оруулалт төдийгүй нийгмийн асуудалд анхаарлаа хандуулсан гэдгийг онцолмоор байна. Мэдээж салбар зарлаа нөхөж доктортой ажиллахын зэрэгцээ Улаанбаатарын иргэн бүр амьдралын нөхцөл, нийгмийн байдлаас үл шалтгаалan усны үйлчилгээд тэгш хүртэх ёстой. Усны үн өртөг нэмэгдэхэд түүнд өртөж мэдэх эмзэг бүлгийг урьдчилан тодорхойлж олон оролцогч талуудтай хамтран тэдэнд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр буюу усны нийгмийн бодлогын суурийг тавьсан. Усны компактын нэг онцлог нь зөвхөн бүтээн байгуулалт, үйлдвэр барилга байгууламжид анхаарал хандуулахаас гадна за энэ үйлдвэр бүтээн байгуулалт, барилга байгууламж маань цаашид өөр өгөөж доктортой өсөөр байх. За үүний тулд үйл ажиллагаа маань зохисоор бидний анх зарж төлөвлөсний дагуу явуулах энэ орчин нөхцөл боломж бололцоо нөөц бүрдсэн үгүй юу гэдэгт илүү бас үнээсээ дутхгүй ач холбогдол хандуулдагаараа онцлогтой байгаа. За яг энэ асуултанд бол усны салбарын доктортой байдлыг хангах төсөл хариулсан. Доктортой байдлыг хангахад шаардлагатай хүчин зүйлсийг бол бүхий л хэмжээсээр нь хөндлөн болон босоо бүхий л хэмжээсээр нь олж харж тодорхой болгож за үүн дээр дутагдaltaй байгаа асуудлуудыг тогтоон шийдвэрлэхэд бол усны салбарын доктортой байдлыг хангах төсөл бол маш томоохон цогц ажлуудыг бол хэрэгжүүлсэн. Монголын усны компактын хүрээнд бол энэ ус хангамжийн салбарт хийгдэх шаардлагатай тогтолцооны шинжилэлүүд, суурь шинжилэлүүдийн суурийг бол бат бөх үндэстэйгээр тавьж чадсан ийм ач холбогдолтой төсөл хэрэгжлээ гэж тэгж харж байна. Энэ Улаанбаатар хотод байж байгаа сая 700-аас 2 сая гаруй хүн байж байгаа шүү дээ Улаанбаатар хотод тий. Энэ хүмүүст тоогоор тэгж илэрхийлж чадхааргүй тийм том юмыг бий болгож өгч байгаа гэж би хувьдаа харж байгаа. Эдийн засгийн загвараараа болвол төслийн өгөөжийг төсөл хэрэгжиж дууснаас хойш 30 жилийн хугацаанд тооцоолдог байгаа. Монголын мягны сорилтын сангийн төсөл хэрэгжсэний дараах 30 жилийн хугацаанд Монгол улсын маань хүн амын тоо 4.4 сая болно. Тэрэн дундаа Улаанбаатар хотын иргэд маань 2.4 болно хэмээн тооцоолсон байдаг. За энэ нь манай төслийн өгөөжийг Улаанбаатар хотын нийт иргэд буюу 600-аад мянган өрхийн 2.4 сая иргэд хүртнэ гэсэн юм тооцоол байдаг. За усны компакт хэрэгжиж эхэлснээс хойш бидний урай өг гэж хэлдэг. Бидний урай өг бол төсөвтөө цагтаа. Үүн дээр нэмээд би бас бахархалтайгаар юу гэж хэлмээр байгаа вэ гэхлээр төсөл хөтөлбөрийн цар хүрээ эзлэггүй агуулмжаас бол хасагдсан тийм үйл ажиллагаа ажилбар болоогааг. Өөрөөр хэлбэл бид анхныхаа төлөвлөсөн ажлыг бол
нэлээдгүй олон хүчин зүйл, нэлээдгүй олон хүндрэл бэрхшээл сорилтууд тулгарсан ч гэсэн төсөв хугацааны нэвтрэлгүйгээр одоо амжилттай хэрэгжүүлж чадлаа. Энэ усны компакт гэрээний онцлог гэх юм бол одоо санхүүжилт нь бол одоо 75-25-ийн харьцаатайгаар өөрөөр хэлбэл Монгол улс 110 гаруй сая доллар буюу 25% санхүүжилт хийснээрээ төсөл маань одоо амжилттай хэрэгжиж Монгол улсын талаас одоо гаргах ёстой санхүүжилт болон бүтээн байгуулалтын ажлууд, дэд бүтцийн ажлуудыг одоо бүрэн хариуцснараа энэ бол яг харахгүй одоо хоёр талын одоо хамтарсан ийм төсөл байлаа гэдгийг онцолж хэлмээр байна. За Монгол улсын засгийн газар Америкийн нэгдсэн улстай одоо 3 дахь хөршийн бодлогынхаа хүрээнд стратегийн түншлэлийг хөгжүүлж байгаа. Тэгээ манай хоёр орны харилцааны бас чухал нэг бэлэг тэмдэг болсон ард түмнүүдийн найрамдлыг баттгсан нэгэн сайхан төсөл хэрэгжээд ингээд дуусч байна. За Мянганы сорилын сангийн хэрэгжүүлж байгаа 2 дугаар компакт буюу усны төсөл нь манай нийслэлийн иргэдийн хүндний усны одоо нөхцөл байдлыг сайжруулсан манай улсын одоо хөгжилд бас томоохон түлхэц өгсөн түүхэн бөгөөд онцлог ийм чухал төсөл хэрэгжээд дуусч байна. Усны компакт хөтөлбөрийг товлсон хугацаа батлагдсан төсөвт нь багтаан 2026 онд хэрэгжүүлж дуусгах гэж байна. Компактын хэрэгжилтэд тууштай дэмжлэг үзүүлж байгаа Монгол улсын засгийн газар, Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхбэд талархаж байна. Усны компактын бүтээн байгуулалт нь Монгол улс Америк нэгдсэн улсын стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулсан харилцааны бодит бэлэг тэмдэг болоод зогсохгүй. Хөрөнгө оруулалтын хэмжээ, ач холбогдлын цар хүрээгээр Монголыг тэтгэх мега төсөл хэмээн түүхэнд үлдэж байна. Ус амьдралыг тэтгэж итгэл нөхөрлөлийг баттгах.